Сайн байцгаана уу? Эрүүл мэндийн салбарын төлөөлөл залуу эмч Око байна. За сайн байцгаана уу? Эрүүл мэндийн боловсрал жоохон муу жирийн нэгэн залуусын төлөөлөл Ария байна. Тэгэхээр эргэн Ария болгон хүний их эмч Око нар нийлж эрүүл мэндтэй холбоотой худлаа онон мэддэхгүй эргэлзээтэй мэдээллийг токсикорд залруулахаар энэхүү подкастаа хийж байна. За сайн байцгаана сонсогчдоо. Хүүе югч подкастын маань 2 дугаар дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр энэ удаад Око бит хоёр маань өмнөх дугаар дээр ярьсан чанартай хоол, чанартай нойр, тогтмол дасгал хөдөлгөөн гэсэн дархлааны үндсэн 3 зүйл болох энэ 3 зүйлээсээ хооллолт гэдэг сэдвийг аваад та бүхэндээ мэдээлэл өгөхөөр бэлэн болсон байна. За тэгэхээр хооллолтын дээр бол мэдээж нэг дугаар дээр багтааж ярихад тун хэцүү байх бах. Тэгэхээр бид энэ дугаараа 2 3 таслаад 3-4 дугаар бэлэн болгох гэж бодож байна. За подкастаа шууд асуултаараа эхлүүлчихье. Эрүүл хооллолт гэж яг юу хэлэх вэ гэдэг ерөнхий асуултыг би танд тавьмаар байна л да. За юуны өмнө подкаст сонсож байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе гэж өөрийнхөө зүгээс хэлмээр байна. Тэгээд олон юм ярьж нуршилгүй шууд асуултанд ороод подкастаа эхлүүлээд явж байгаа Ариада бас баярлалаа. За тэгээд асуултанд хариулъя. За эрүүл хоол гээл тэгэхээр хүмүүсийн толгойн дотор одоо чансан дахианы мах идэх ёстой, гурвалжин будаа идэх ёстой тий эсвэл брокколи, өгөрцөг помидор өдөр болгон идэх ёстой гэдэг ч юм уу нэг тийм буруу ойлголт үүссэн байгаад байдаг. За тэгээд 2 дугаар асуудал нь болохоор юу юм бэ гэхээр эрүүл хоолтыг хүмүүс ихэвчлэн турах гэдэг зүйлтэй холбож ойлгодог болсон байдаг. Тийм болохоор миний хувьд эрүүл хооллолт ч юм уу эсвэл зөв хооллолт, буруу хооллолт гэдэг ч юм уу иймэрхүү үгэнд дургу. Харин тэнцвэртэй хоол гэдэг үг нь бол дуртай одоо айгүй өргөн хэрэгэлдэг гэх юм уу. За тэгээд тэнцвэртэй хооллолт гэдэг үгийг энгийн үгээр тайлбарлах юм бол юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь бол одоо бидний бие организмын үндсэн үйл ажиллагааг хэвийн явагдахад тэр нөхцөлийг бүрдүүлж өгөхөд шаардлагатай эрдэс бодис амин дэм шимт хичээлийг агуулсан тийм хооллолтыг ер нь бол тэнцвэртэй хооллолт гэж нэрлэнэ. За тэгэхээр одоо бид бүхний тэг хүн болгоны маш сайн мэддэг 3 том шимт хичээл байдаг. Уураг, нүүрс ус, өөх тос гэх мэтчлэн тий. Тэгэхээр энэ 3 маань хоорондоо бас зөв харьцаатай хоолны цэсэнд орж өгсөн байх хэвээр. За тэгээд дээрэс нь амин дэм эрдэс бодисын хамгийн гол их үүсвэр болсон жимс болон хүнсний ногоо дээрээс нь сүс хүн бүтээгдэхүүн таны хоолны цэсэнд заавал багтчих ёстой. Маш энгийн товчоор тайлбарлах юм бол ер нь бол яг энийг л ингээд тэнцвэртэй хооллолт гэж нэрлэдэг байгаа. За тэгээ бас дээрээс нь нэг юм хэлэхэд болохоор хоол одоо бидний идж байгаа хоолны цэс маань зөвхөн махан биеийн хэрэгцээг хангаад зогсохгүй бас сэтгэл зүйн эрүүл мэндэд эрээр нөлөөлж авах ёстой. Тэгэхээр бид нар идж байгаа хоол хүнснээсээ сэтгэл ханамж, гоё мэдрэмж зайлшгүй авч явах шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр одоо өөртөө таалагдахгүй тэ эрүүл гээл зөвхөн ямар ч амтгүй дахианы мах гурвалжин будаа хольж идээд гүйгээр тухайн хоолыг яаж илүү гоё амттай болохгүй яаж тэр идж байгаа хоолноосоо бид нар илүү гоё сэтгэл ханамж авч чаддаг байх вэ гэдэг дээр бас анхаарал хандуулах шаардлагатай байдаг гэсэн. За ерөнхийд боллоо. Эрүүл болон тэнцвэртэй хооллолт юм байна шүү дээ нэгэсэндээ. За тэгвэл эрүүл болон тэнцвэртэй хооллохын тулд хүн яг өдөрт ямар хүнсний ногоо, ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэр хэмжээтэй идэх ёстой байдаг бол та энэ тал дээр нэг ерөнхий хариулт өгөөч. За яг ингээд хүн болгон яг ийм хэмжээтэй ийм хүнсний бүтээгдэхүүн ингэж идэх ёстой гэдтэй шууд хэлэхэд бол хэцүү. Яагаад гэх юм бол тухайн хүний нас өндөр, биенжин тэгээд булчингийн мас, өөхний одоо хэмжээ гих мэтчлэн тий маш олон одоо хүчин зүйлсээс шалтгаалаад тухайн хүмүүсийн идэх хоол хүнсний хэмжээ өөр байдаг. Авах шимт хичээлийн хэмжээ хүртэл хоорондоо харилцан адилгүй байдаг. Гэхдээ яг саний чиний хэлсэнчлэн тий ерөнхийд нь гээд ярих юм бол бид нарт одоо тэнцвэртэй хооллолтын тавгны зарчим гэж байдаг. Энэ нь болохоор яг олон улсад ашиглагдаж байгаа. Яг одоогийн байдлаар тий хамгийн баттай, судалгаатай, үр дүн нь батлагдсан, нотлогдсон тийм арга байгаа. Энэ арга маань болохоор учир утга нь яг юунд дагуулдаг юм бэ гэхээр хүний хоол иддэг тавгийг ингээ бүрэнхий бүтэн тав байгаа шүү дээ. Тэр тавыг болохоор 100% гэж нийтд нь авч үзээд тэгээд тэрийг 3% хуваачдаг. Яг голоор нь хуваагаад тавгныхаа талыг буюу 50%-ийг нь жимс болон хүнсний ногоогоор дүүргэж өгөх ёстой гэж үздэг. За тэгээд үлдсэн 50% байгаа шүү дээ. Тэрнийг дахиад голоор нь хуваагаад 25-25-ыг хуваачна гэсэн үг тий. За тэгээд 25% нь болохоор бид нар уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүн. За үлдсэн 25% дээр нь болохоор бид нар гурил будаа ч юм уу тий үүрт тариа агуулсан хүнсний бүтээгдэхүүн идэж явах ёстой гэж үздэг. За тэгээд яг
яг ийм зарчмаар бүрдүүлсэн дээ хооллолтоор өдөрт 3 удаа хооллож чадах юм бол ер нь бол бид нэр одоо шимт идэл эрдэс байцын хувьд хангалттай хооллож чадчихна гэж үздэг. За тэгээд дээрэс нь мэдээж сайн уух тус буюу одоо ургамлын гаралтай тусыг хэтэрхий өндөр температурт халааж шарж хуурахгүйгээр те яг хүйтэн хэлбэрээр нь хэмжээг нь тааруулж хэрэглээд тэгээд мэдээж одоо кальцийн хамгийн гол их усөр болох сүс өн бүтээгдэхүүнийг бас өдөр тутамдаа заавал хэрэглэх ёстой гэж үздэг. За тэгээд хүнсний бүтээгдэхүүний сонголтын дээр юуг анхаарах вэ гэхээр түрүү нэг уурга агуулсан хүнсний бүтээгдэхүүн гэж хэлсэн шүү дээ. Тавныхаа 25% дээр нь уурга агуулсан хүнсний бүтээгдэхүүн байх ёстой гэхээр монголчуудын хувьд болохоор улаан махны хит хэрэглээтэй учраас тэрнтэй холбоотойгоор одоо зүрх судасны өвчлөлийн түвшин өндөр байдаг гэдэг ч юм уу тийм ингээд эрүүл мэндийн асуудлууд үүсдэг. Тийм болохоор улаан махныхаа хэрэглээг аль болох багасгаад цагаан мах буюу одоо дахианы мах, загсны мах гэх мэтчлэн тийм уургийн их усүрүүдийг бас хоол хүнсэндээ оруулж ирвэл маш сайн. За тэгээд нүүрс усан дээр болохоор юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр цагаан гурил будааг бол ингээ бүр 100% 20 гэж бол хэлэхгүй. Гэхдээ хальстай үр тариа гэж байдаг. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр одоо гурвалжин будаа, хүз будаа, шар будаа гэдэг ч юм уу тийм ингээд маш олон төрлийн будаанууд. За тэгээд дээрээс нь олон үрийн гурил, бүхэл үрийн гурил, мойлонгийн гурил гэх мэтчлэнтэй олон төрлийн гурилнуудыг бас хоол хүнсэндээ хэрэглэж ингэж баг багаар оруулж ирж хэрэглэх юм бол сайн байдаг гэсэн үг. Тэгэхээр заавал ингээд цагаан гурил огт идэж болохгүй ч юм уу цагаан будаа огт идэж болохгүй гэсэн дүрэн бол байхгүй. Гэхдээ бусад хүнсний бүтээгдэхүүнүүдтэй холиод хэрэглэх юм бол илүү сайн гэсэн үг. За, эргэдээ болол ойлголцлоо. Манайхан ярьдэн штэ нөгөө өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг найздаа оройн хоолыг дайснаа гэж ярьдаг та. Тэрэн шиг ингээд одоо ингээд анзаараад тахад хүмүүс ер нь өглөөний цайн дээр айгүйх тийм ач холбогдол өгдөг болсон харагдаж байна л да. Тэгээд яг юу гэж асуух гээд байгаа вэ гэхээр одоо өглөө идэж болдог хүнс, болдоггүй хүнс гэж байдаг уу? Бас муу амтлинтэй адилхан орой идэж болдог, орой идэж болдоггүй хүнс гэж байдаг юм болов? За жишээлбэл би өөр дээрээ яриа л да. Өглөө ингээд ажиллаа гарахаас өмнө айгүй яруу хугацаанд өглөө босонгуудаа нэг халбаг оливын тос суугаал тэгснэ араас нь за хүүтэй юмараа уучих болохгүй гэмэд өглөө усах хэвстэй гэл нэг 2 аяг бүлийн халуун бүлийн дуу суугаал тэгмэд араас нь яруу сандраг гяс нэг өндөг шарж идэл чансуун нэг байвал идчихэл ингээл нэг дор аягүй олон юмнууд ингээд чихэж авчингуудаа гараа авчдаг ч юм уу тэр маань ингээд надад яг зөв үү буруу юу гэдэг би бас одоо яг жоохон тийм мэдгүй байгаа юм л да. Яг энтэй адилхан ингээд өглөө оройдоо идэж болдоггүй хүнс хамтдаа идэхэд хэрэглэхэд зохицохооргүй хүнснүүд гэж ярьдэн штэ. Тийм зүйлсүүд юу байдаг бол та энэ дээр нэг гоё тайлбар хэлээд өгөөч. За өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг найздаа оройн хоолыг дайсандаа гэд тий ийм Монгол ардын зүүр үг байдаг. Тэгээд үүнтэй холбоотойгоор яг чиний хэлсэнчлэн хүмүүс өглөөний цайнд илүү их ач холбогдол өгөө тий өглөөний цайд заавал уух ёстой гэдэг ч юм уу тий тийм ойлголттой байдаг. Миний хувьд бол ер нь өглөөний хоолыг ч өөртөө өдрийн хоолыг ч өөртөө оройн хоолыг ч гэсэндээ өөртөө зориулаад идчихэж байгаарэ гэж хүмүүстээ ер нь аль зөвлөдөг. Яагаад гэх юм бол яг энэ үндсэн 3 хоол гуруула бидний хувьд айгүй чухал ач холбогдолтой байхгүй юу? Тэгээд өглөө идэж болохгүй эсвэл өглөө идэх ёстой гэсэн ч юм уу те яг тийм одоо тусгай хүнсний бүтээгдэхүүн гэж бол байхгүй. Гэхдээ мэдээж хэрэг одоо өглөө үлэн дээрээ босоод газтаа ундаа ч юм уу те эсвэл шууд амар шарсан одоо хуушур мушур ч юм уу те эсвэл шарсан дахиа ч юм уу те тиймэрхүү хоол идэхийг ер нь бол идэхгүй байхыг хичээх хэрэгтэй. За тэгээд өглөөний хоолыг яаж тэнцвэртэй байлгах вэ гэхээр яг түрүүний одоо хэлсэн нөгөө нэг 5-ны 4 гэдэг байгаа шүү дээ. Яг тэрнтэйгээ л одоо зохицуулж өглөөний хоо цайг уувал сайн гэсэн үг. За одоо нөгөө 5-ныхаа 50%-ийг хүнсний ногоо юм уу жимсгэнд байлгачаарай гэдгсэнтэй. Тэгэхээр одоо ямар нэгэн ногооны салаад ч юм уу эсвэл зүгээр ямар ч хамаагүй өөрийнхөө дуртай нэг ширхэг жимсийг идчихэд л ер нь хангалттай гэсэн үг тий. За тэгээ хажуугаар нь нэг ширхэг өндөг идээд дээрэс нь нэг ширхэг бүхэл бүрийн талах ч юм уу тий эсвэл цагаан талах ч байсан бол хэрвээ бүхэл бүрийн талах идэж чаддаггүй бол ингээл идчихэд өглөөний цай ер нь бол тэнцвэртэй өглөөний цай болчих чинь гэсэн үг шүү дээ. За тэгээд өндөгтэй талах идэж чаддаггүй бол овёс идэж болж जैन тий овёс чинь өөрөө нүүрс ус бол чинь нүүрс уснаа жимсээр жимсэх нь аль эсвэл одоо хатаасан жимсээр ч юм уу тий баяжуулаад ургамлын гаралтай уурга агуулсан хүнсний бүтээгдэхүүн гэж байдаг. Энэ нь болохоор одоо жишээлбэл самар тий хамгийн ойрын жишээ ярих юм бол самраар баяжуулаад ч юм уу тий идчих юм бол бас л ерөнхийдөө тэнцвэртэй тий дөхөхүйц өглөөний цай болчихно гэсэн үг гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар өглөөний цайгаа идчихвэл мэдээж сайн. Гэхдээ бас нөгөө өглөөний цай ууж чаддаггүй хүмүүс гэж байдгийг штэ тий өглөө бүр ингээд юм ерөөсөө ордоггүй. Тийм хүмүүсийн хувьд болохоор заавал өөрийгөө хүчилж өглөөний цай уух гэдэг
байх шаардлага байхгүй. Гэхдээ хоол хоорондын цай 12 цагаас хэтрэхгүй байхыг ер нь бол олон улсад зөвлөдөг. Яагаад гэх юм бол 12-оос дээш цаг юм идэхгүй байх нь өөрөө цусны чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байхгүй юу? Тэгэхээр цусны хүүдийн дээд чулуутай болохоос сэргийлэхийн тулд ер нь бол өглөөний цайг босууж байх шаардлагатай байдаг. Ер нь бол одоо зөвхөн өглөөний цай гэлтгүй тий хоол хоорондын цай 12 цагаас хэтрэхгүй байх нь ер нь бол эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой байдаг. Тэгэхээр хоол хоорондын цай гэдэг чинь өглөөний цайнаас өдрийн хоол хүртэл, өдрийн хоолноос оройн хоол хүртэл, тэгээд оройны хоолноос өглөөний цай хүртэл цай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр орой яг хэдэн цагаас хоолоо хийж идсэн байна. За тэгээд тэрнээсээ тооцоод өглөөний цай хүртэлх цайгаа 12 цагаас хэтрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй л гэсэн үг. За тэгээд бас нөгөө өглөө нэг юм амар их юм мэдэж гарчаад өдөржингөө хоосон байж агаад тэгээд оройн хоолоо гинт иддэг хүмүүс бас байдаг шээ. Тэгэхээр сэр хүмүүсийн хувьд бас ер нь бол энэ дээр ингэж анхаарах шаардлагатай гэсэн үг ахна. За тэгээд хүнд ер нь бол идэж болдог хүнсний бүтээгдэхүүн, идэж болдоггүй хүнсний бүтээгдэхүүн гэж ер нь бол байдаггүй. Хэрвээ тухайн хүнсний бүтээгдэхүүн хугацаанд дуусаагүй тий эсвэл муудаагүй ч юм уу тий одоо хөгцөрсөн ч юм уу ямар нэгэн шинж тэмдэг гадна илрээгүй тий ингээд ийм байх юм бол бүх хүнсний бүтээгдэхүүнийг бол идэж болно. Гэхдээ мэдээж хэрэг яг өөрийгөө сонсох нь зүйтэй. За өглөө өндөгтөө талах идэхэд сайн гэсэн юм чинь ингээд өөрөө өндгөнд дургуун мөртлөөсөө өндөгтөө талах идэд байвал энэ бол буруу тий. Аль эсвэл одоо жимс сайн идэрэй гэсэн юм чинь ингээд харшилтай жимсээ харшил нь хөдөлсөн чамаагүй идээд ах юм бол энэ бас мэдээж буруу тий. Тэгэхээр мэдээж таны бие организм ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээр хүлээж авч ийн хүлээж авахгүй байна тий. Тэрийгээ сайн сонсоод тэгээд тэрэндээ зохицуулж хооллох нь ер нь бол хамгийн чухал байдаг. Гэхдээ ингээд хэлчлээгээд мэдээж одоо харсан болгоно тий хамж идээд ээж болохгүй. Ухаалаг ухамсартай хандах хэрэгтэй л гэсэн үг. За ойлголоо. Одоо нэг юм бүхний болт бүтэхгүй нь баг бий болох гээд байна л да. За яг хамаагүй би өөр төрөө жишээ бол ярьчих. Өмнөх дугаар дээр хоёлаа витамины талаар ярьж байхад би нэг D витаминыг өдөрт 10,000 гаргаж ирсэн болдоггүй нөхөрч юм биш үү? Яг тэр шиг за. Одоо сонсогч нартаа анхааруулад хэлэх гээд байна л да. Миний зүгээс алтдис арьягийн зүгээс гэх юм уу. Би болохоор яг саяны ярьсанчлан өглөө цай ууж чаддаггүй хоол идэж чаддаггүй хүмүүс байдаг гэсэн шүү дээ. Яг тэр хүмүүсийн төлөөлөл би байсан. Тэгээд өглөө би үнэхээр босчоод юм идэх гэхээр ордоггүй айгүй хэцүү байгаадсан байхгүй. Тэгээд өглөөний цай уудаггүй айгүй олон жил маш одоо явсан. Тэгээд сүүлд нөгөө нэг хөвлөө яваханд үзүүлсэн чинь өглөө ерөн цай ууж байгаараа энэ сүнж айгүй сайн шүү гэдэг нэг тийм мэдээлэл авчиж байгаа байхгүй. Тэрнээс хойш би ингээд эхний удаадаа ингээд хүчлээд ч хамаагүй ингээд юм идчихсэн. Одоо бол би өглөө ингээд босонготал өлсөд зэрэл өглөө юм идэхэд бол одоо хамаг л юу байна бүгдийн шахаал ингээд идчихвэр санагдаад тийм болцоохгүй юу. Тэгэхээр яг над чиг ингээд өглөө юм идэж чаддгүй байсан хүмүүстэй хандаж хэлэхэд хүн ер нь дасчдсан байлээ. Өглөө юм идэж чаддгүй байсан ч гэсэн хүчтэйд ганц хоёр удаа идээд үзчих юм бол дасчдаг. Тэгээд орой хоолоо бас хит орой идэхгүй бол өглөөд амар гоё өлсөд зэрэг өглөө юм идэх хүсээд байд юм байлээ. Тэгэхээр хэдүүлээ ингээд өглөө юм идэж чаддгүй хүн би угаасаа ингээд өглөө юм идэж чаддгүй хүн гэж хандахгүйгээр аль болох ингээд өглөөний цагаа уухыг хэвшүүлүүлэх зүгээр юм байлаа шүү гэж хэлэх гээд байна л та. За нөгөө ариа чинь нэг мэдсэн чинь амар зөвлөгөө өгсөн юм чи тээ. За энэ дээр нь комент хийлээ. Айгүй мундаг байна. Би чамайг бүр ингээд магтмаар байна. Хэрвээ чи миний хувьд ингээд найз биш те өвчтөн байгаад ирсэн бодлоо би бол чамайг өстө яар мундаг юм бэ гэд ингээд яг магтахаар ийм юм хэлж байна. Яагаад гэм бол яг нэг одоо хүмүүс нөгөө оройн хоолоо хэтэрхий орой иддэг. Тэгээ орой хүнд хоол идээд унтчихдаг. Тэгээд тэрнтэй холбоотойгоор өглөө хоолны туршлагаас ирээд идэг байхгүй юу. Тэнгүүт яг би энэ талаар хэлээ даа гэж бодчихсон чинь чи би яг ингэжсэн гэд ярьчлаа. Тэгэнгүүт ингээд яг одоо эмчийн зөвлөгөө тэгэнгүүт чи ингээ өөрийнхөө мэдрэмжинд хөтлөгдөж хийсэн энэ зүйл хоёр ингээ яг ингээ пазл эвлжиж байгаа юм шиг болчлаа шүү дээ. Тэгэхээр яг гой зөвлөгөө өглөө баярлаа. Миний өмнөөс. За баярлалаа нөгөө эргүү магтуулах дуртай, ээлжиг маллуулах дуртай гэдэг үгтэй санаад орчих чинь. За тэгэхээр одоо танаас асуух асуулт байна уу? Би хариулъя. За хотлоо дууссан. За дараагийнхаа асуултанд оръё л да. Би ойр тарныхаа хүмүүсээс айгууг сонссон. Тэгээд мэрсэр нэг тийм ийм агуулгатай постод жонсон. Би өөрөө мэддэггүй болохоор энэ асуултыг асууж байгаа шүү да. Хүмүүс сүүлийн үед цусны бүлгээр хооллох тухай айгууг ярьдаг болсон. Цусны бүлгээр хооллохын ач тусын тухай айгууг ярьдаг болсон. Тэгээд энэ талаар би өөрөө ямар ч мэдээлэлгүй байгаа болохоор энэ яг зөв юм уу, буруу юм уу? Яг цусны бүлгээр хооллоно гэж яг ямар хооллолт байд юм бэ гэж асуумаар байна л та. За тэгээд асуултаа тавьснаас гадна дахиад нэг пост уншиж байлаа. Нэг ийм пост харсан юм бэ. Цусныхаа бүлгээр ямар хооллуундар хүнслэх ёстойгоо мэдээд аваарай гэсэн утгатай постхгүй юу. Тэгээ энэ болохоор бид эрүүл хооллолт гэхээр хамгийн түрүүнд ногоо хэрэглэх тухай боддог. Энэ тухайн хүний онцлогоос хамаарч өөрөөр байх ёстойг анхаараарай. Үүний үр дүнд та дархлааны системээ сайжруулж хоол боловсруулах үйл ажиллагаагаа дэмжихийн зэрэгтэй турч чадах юм гэсэн пост харсан байхгүй юу. Тэгэд энийг яг төгсгөлийн харангуйтаа турч чадах юм гээд энийг би нэг биш нэлээд хэдэн зүйлсээс харсан.
одоо тураах цай ч юм уу, тураах кофе, ингээд тураах бүтээгдэхүүн бэлтгэлүүд айгүйх байдаг шүү дээ. За энэ талаар хоёлаа илүү дэлгэрэнгүй ярих бах. Эхлээд та цусны бүлгээр хооллохын ач тусны тал дээр надад яг нэг гоё үндсэн ойлголтыг хэлээд өгөөч төхөө. За миний хувьд бол яг хоол зүжимтийн хувьд энэ асуудал бол айгүй толгойн өвчин болсон асуудал байдаг. Яагаад гэх юм бол хүмүүс яг интернетээс ингээд ийм мэдээлэл айгүй ихээр аваад тэгээ цусны бүлэгтээ тохируулаад ийм хоолны дэглэм барьж байгаа энэ төр гээд тэгээд одоо үзлэг дээр хүрээд ирдэг. За тэгэнгүүт ингээд буцаагаад нөгөөхийг ингээд ойлгуулаад тайлбарлах гэхээр бас ингээд хүлээж авах нь байх ч гэсэндээ хүлээж авахгүй хүмүүс бас олон байдаг. За цусны бүлгээр хоолно гэдэг энэ асуудал маань болохоор ер нь бол шинжлэх ухааны хувьд ямар нэгэн баталгаа нотлохоо байхгүй 1900 хэдэн онд ч үлээдээ ямар ч байсан нэг хүн ингээд ном гаргаад цусны бүлгээр ингэж хооллох хэрэгтэй гэсэн. Тэгээд тэр нь ингээд хүмүүсийн донд айгүй их худалдан авалт борлуулалт сайтай байгаад тэгээд энэ дэглэм нь өөрөө тийм түгээмэл болчихсон. Тэгээд тэрнээс хойш ингээд хүмүүс одоо яг энэ цусны бүлгээр хоолдог дэглэмийг барьж эрүүлжих, жин хасах гих мэдчлэн оролдлогууд маш их хийдэг болсон. За тэгээ одоо бол 21-р зуун шүү дээ. 20-р зуунд болсон энэ асуудал бол аль хэзээний өөрчлөгдсөн. Яагаад гэвэл ангаах ухаан өдөр тутамдаа шинжлэгдэж ингэж улам хөгжиж явж байгаа гэсэн үг. Тэгээд бас саяхан 2019 онд илүү Америкийн болон Канадын эрдэмтэд судлаачид нийлээд ер нь энэ хүмүүсийн дунд яваад байгаа цусны бүлгээр хооллно гэдэг хоолны дэглэм чинь ямар үр дүнтэй юм бэ гэж судалгаа хийсэн. Тэгээд энэ дэглэм юм бол үр дүн батлагдаагүй. Харин ч цусны бүлгээр ингэж хооллож байгаа нөгөө ингээд нэгдүгээр бүлгийн цустай хүн тийм хоол идэн, хоёрдугаар бүлгийн цустай хүн тийм хоол идэн, гуравдугаар бүлгийн цустай хүн тийм хоол идэн. Тэгээ энэ бүлгийн цустай хүмүүс нь ийм хоол идэж болохгүй гэх мэтчлэн тийм ангилал гаргаад ирсэн байдаг. Тэгээд ингэж хооллосноор шимт хижээлийн дутагдал үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа юм байна гэдгийг бас тодруулж гаргаж ирсэн. Тэгэхээр хүмүүс маань болгоомжтой байх хэрэгтэй. Эрүүл мэндийг бодох юм бол бүх шимт хижээлийг хангалттай хэмжээгээр одоо олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс авч байхыг хичээх хэрэгтэй гэсэн үг. За дараагийн нэг асуулт бас ингээд миний жишээн дээр толгоорсон нэг асуулт байна л да. Одоо нэг би хүнсээ цуглуулахдаа яг аль нь сайн байгаа юм бол аль нь муу байгаа юм бол гэж ялгаж чадахгүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл алим авах гэж байгаа гэхэд хүмүүс нэг алимны гадруу нь лааны тас шиг юм байдаг гэж талтхамдаг тийм алимнуудс байдаг шүү дээ. Энэ нь зүгээр юм болов уу? Энэ үнэхээр юм лааны тастай болов уу гэд би амар их эргэлддэг байхгүй юу. За яг энэ шиг хүмүүсийн айгүйх тийм сэтгэлүүд байгаадсан л та. Орчин үеийн хоол хүнс ялангуяа жимс ногоо тийм амин дэмгүү болсон. Тийм болохоор хэдүүлээ тийм олон найрлагатай витамин уух нь зөв зохистой гэдэг тийм хандлага айгүйх явж исэн. За энэ дээр дараагийн нэг токсикоор муулах пост байна л да. Энийг айгүй олоодаа харж исэн. Энэ болохоор ингэж байгаа. Урдаас ирж байгаа жимс ногоо идэлтгөө болжээ. Биеэрээ туршилтанд орчихлоо гэсэн пост байгаа. За тэнгууд тэрний доор комментуудыг харангуут ингээд манай Монголын бүх хүнс бусад бараанууд бүгд Чайна болсон штэ. Манайхан хамгийн хямд муу хогийг нь авчирдаг хоол хүнс хувцас ах хэрэглэгээ бүх юм дээр л хогийг авчирдаг хятаас юм авч идэлтгөө болсон байна. Одоо эрүүл тэмх хөрсөн дээр Монголын хөрсөн дээр ургасан ногоог бол бид нар авч идэж чадхааргүй болсон байна гэсэн тийм сэтгэлүүд айгүй харагдсан байхгүй юу. Тэгэхээр миний асуух гээд байгаа зүйл үнэхээр л яг тийм орчин үеийн хоол хүнс маань тийм амин дэмгүү болцсон юм уу? Бид нар үнэхээр тийм болвол олон найрлагатай витамин уух шаардлагатай юу гэж асуух гээд байна л та. За хамгийн нэгдүгээр дэвштэй тухайн хүнсний бүтээгдэхүүн одоо жимс ногоонд дагуулагдж байгаа шимт хижээлийн хэмжээ нь за тухайн хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэлтэй тэрнтэй бол ер нь баг холбоогүй байдаг. Өөр бусад маш олон хүчин зүйлсээс хамаардаг. За жишээлбэл одоо ямар хөрсөнд тариалсан тухайн одоо жимс хүнсний ногоог тарьж байхад цаг уурын нөхцөл байдал ямар байсан хураасны дараа хэрхэн яаж хадгалсан, тээвэрлэлтийн хугацаа, тээвэрлэлтийн нөхцөл зөв байсан юм уу, буруу байсан юм уу гэдэг ч юм уу ингээд айгүй олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Тэгэхээр аль улсаас гарал үүсэлтэй вэ гэдгээс хамаарахгүйгээр бусад хүчин зүйлсээс ер нь бол баг хөвчлэн хамаардаг гэсэн үг байна шүү дээ. Яг хятадаас орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг манай монголчууд бол угаасаа байнга муулдаг бүр ингээд бидний хүүхэд ахаас эхлээл ер нь бол муулдаг байсан. Одоо хүртэл стил үргэлжилсээр л байгаа. За тэгээд би ингээд өөрөө хятадд байгаад ингээд тухайн хүнсний бүтээгдэхүүнийг тариалж ургуулаагүй учраас бол мэдгүй байна. Гэхдээ ямар ч байсан одоо манай шинжлэх ухааны хэл дээр бол мэдээж одоо тээвэрлэлттэй хадгалалтын хугацаанд одоо шимт чанар хүнсний бүтээг жимс ногооны шимт чанар нь жоохон буурдаг
гэж бол үздэг. Гэхдээ бүр ингээд огт байхгүй болтлоо хүн хоролтлоо тэгтлээ бол буурдаг гэж бол ерөөсөө үздэггүй. Тэгэхээр мэдээж одоо хорхоо идсэн ч юм уу ингээд гаднаас нь харахад муудаад хорчийдсан жимс хүнсний ногоо идэж штэ. Тийм жимс хүнсний ногоо бол мэдээж идэж болохгүй. Гаднаас нь харахад зүгээр ингээд шин үнэр танарна гэд сайхан жимсний ногооны үнэр танартай тийм хүнсний бүтээгдэхүүн махан бол ер нь шимт хичээлийн агуулмж дээр нэг санаа зовхгүй идэх ёстой. Тэгээд нөгөө гадуур алюминий гадуур байдаг лааны тос гэд түрүүн дурдсан шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө тухайн хүнсний бүтээгдэхүүнд зориулсан зүйл байдаг. Тэгэхээр бидний эрүүл мэндэд бол ерөөсөө ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Тэр нь хүнсний бүтээгдэхүүнд зориулсан хадгалтын хугацааг илүү уртсгах. Тэгээд нөгөө хорхоо идэх явц байгаа шүү дээ. Муудах явцыг удаашруулах тийм зориулалтаа бүрхүүл бодис байдаг. Тэгээд энэ нь болохоор нөгөө хүнсний одоо Е нэмэлтүүд гэж байдаг шүү дээ. Зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлт, хүний биед аюулгүй хүнсний нэмэлтээ гэж явдаг. Тэгэхээр тэр одоо ингээд лааны тос шиг юмыг заавал хусах ч юм уу эсвэл альмиг заавал хальсалж ч юм уу тэгэж идэх бол шаардлага байхгүй. Энэ угаасаа бидний биед шингэхгүй шууд гадагшилдаг, ялгардаг гэх юм уу тэгэхээр орсноороо буцаад өтгөнөөр гадагшилдаг гэсэн үг байна шүү дээ. Яг тэр хэмжээгээрээ. Тийм учраас тэрэн дээр бол ерөө санаа зовох асуудал бол байхгүй. За тэгээд мэдээж жимсийг дэлгүүрээс ч юм уу захаас ч юм уу худалдаж авсан бол угаах шаардлагатай. Тэр бол бүр ингээд алтан дүрм одоо янз бүрийн гадна наалцсан бактери ч юм уу бусад бохирлыг арилгахын тулд бол мэдээж угаана. Тэрнээс их заавал хаслах ч юм уу тийх бол шаардлага байхгүй. Тэгээд лааны тосыг бол зарим хүмүүс бүр хусдаг юм бэлээ. Тэгэж цагаа үрж бол ер нь хэрэггүй л гэсэн. За нөгөө анх яг тэрийг сонсцоод хусч исэн хүмүүсийн нэгэнд би байна. Гэтэ би нэг удаа сонсож үзчихсэн энийг нөхгүй хэлье. За тийм манайха би ч ойлголоо та хэд маш гэн сайн ойлгосон баг. Аливаа хүнсний ногоо жимс бүтээгдэхүүн дээр хадгалтын хугацааг маш сайн хараад за тэгээд бас угаахгүйгээр шууд иддэг хүмүүс ер нь харагддаг. Гэтэ бас ховрлох л та. Угаасаа хүнсний ногоо хөдөлж авч байгаа бол манайха угаагаад идээд хөвшөөд сурчаараа эрүүл мэнд чинь мэдээж хэрэгтэй гэдгийг надаар хэлүүлэх хүн мэдчихэж байгаа бах тий. За бисээ асуултан дээр бас илүү тодтогч өгсөн байгаа. Одоо үнэхээр тэр жимс ногоо амин дэмгүй болцсон бол бид нар олон найрлагатай витамин уух шаардлагатай юу гэж яриад байгаа шүү дээ. Та энэ дээр нэг хариулт өгөөч. За уучлаарай. Нэг юм яриад асуултны нөгөө олон асуулт зэрэг асуухаар хүн яг аль нэгэнд нь л хариулдаг гэсэн шүү дээ. Яг тийм юм болчлаа сая. За олон найрлагатай витамин бол би бол ер нь олон найрлагатай витамин биологи идэвхтэй бүтээгдэхүүн дээр айгүй болгоомжтой ханддаг төрлийн хүн байгаа. Хоол хүнснээс бид нар хангалттай хэмжээний шимт хичээл авж гин гэж тооцоолоод хоол хүнсээрээ амин дэм эрдэс бодисоо хангалттай хэмжээгээр авах хэрэгтэй гэж тооцоолж ер нь бол хооллох хэрэгтэй. Тэгэхээр яаж тэгж хооллох вэ гэхээр мэдээж нөгөө тэнцвэртэй тавг гэдэг түрүү хэлсэн. Тэгээ жимс хүнсний ногооны хангалттай хэрэглээ. За тэгээ жимс хүнсний ногоо хэдүүлээ айхгүй идэж болно гэдгээ сая ойлгочлоо шүү дээ. Тэгэхээр яг ингэж хооллож чадчих юм бол нэмэлтээр одоо олон найрлагатай витамин ч юм уу өөр ямар нэгэн биологийн идэвхтэй бүтээгдэхүүн ч юм уу хэрэглэх бол ерөөсөө ямар ч шаардлага байхгүй. Мэдээж одоо эрүүл мэндийн ямар нэг асуудал ингээд эрдсийн дутагдал ч юм уу эсвэл одоо зүрх судас ч юм уу бөөр ч юм уу тийм эрхтнүүдийн өвчлөл авах юм бол мэдээж ямар нэг одоо эрдэс ч юм уу шимт хичээл за тэгэл цус багталт энэ төр гээд ингээд эрүүл мэндийн асуудал байх юм бол ямар нэг эрдэс амин дэм нэмэлтээр хэрэглэхийг бол зөвлөдөг. Гэхдээ яг ингээд нөгөө бүр толгой дарааллан ингээд мультивитаминуудууд шүү дээ. Тэгэх бол ерөөсөө шаардлага байхгүй. Тэгэж ууж агаад харин ч бүр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бас эрсдэлтэй. Тэгэхээр тэрэн дээр маш болгоомжтой байх хэрэгтэй. За тэгээд нөгөө бас мультивитаминд ингээд бүх төрлийн одоо амин дэм эрдэсүүд хамт орсон байдаг. Жишээлбэл одоо кальц агуулад хажуугаар нь төмөр агуулдаг гэдэг ч юм уу тэгэнгүүт энэ хоёр маань уг нь бол хамт хэрглэж нэг зэрэг хэрглэж болдоггүй нэгнийхээ шимэгдэлтэнд цөргөөр нөлөөлдөг хоёр эрдэс ахгүй юу тэгэнгүүт ингээд одоо хамт нь хэрглэж болдоггүй эрдэс амин дэмүүд хамт орцсон тэгээ зэрэг хэрглэх шаардлагатай болчдөг гэдэг ч юм уу тэгэхээр нөгөө нэг бүр ууснасаа исэн болох магадaltaй байдаг гэсэн. Тэгэхээр энэ дээр ер нь бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Аль болох хоол хүнснээсээ шимт хичээл аваад ахыг хичээх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр биологийн идэвхт нэмэлтүүд буюу BEB гэсэн энэ товчлуудыг аягүй харсан л та. Энэ биологийн идэвхт нэмэлтүүд эрүүл мэндэд аюултай гэж юу?
Ер нь одоо ийм байдаг байхгүй юу? Илэгний өвчлөл одоо илэгний өрөвсөл гэдээ байдаг шүү дээ. Ер нь бол илэгний өвчлөл одоо илэгний гэмтэл олон төрлийн шалтгаантай ээж болдог. Хамгийн одоо элбэг түгээмэл тохиолддог нь болохоор бидний сайн мэдэх те гепатитын вирус гэж байгаа шүү дээ. Илэгний вирусуудаар үүсгэгдсэн илэгний гэмтлүүд маш их байдаг. За тэгээд дараагийнх нь юу юм бэ гэхээр эмээр үүсгэгдсэн илэгний өвчлөл гэж байдаг байхгүй юу? Тэгэнгүүт энэ эмний хамгийн гол буюу дийлэнх хувийн биологийн идэвхт бүтээгдэхүүнүүд бүрдүүлдэг. Америкт бол ялангуяа бүр ингээд нийт биологийн идэвхт бүтээгдэхүүн биш нийт илэгний өвчлөлүүдийн бараг 50-70% нь биологийн идэвхт бүтээгдэхүүнүүдээр үүсгэгдсэн байна гэж үздэг. Тэгэхээр нөгөө нэг эмчийн заавраар биш эрүүл мэндийн ямар нэгэн заалт байхгүй хахад сайн дураараа хамаа намаагүй хэрэглэснээс болоод ингэж илэгний асуудал үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр илэг бол бидний бүр ингээд хамгийн гол эрхтнүүдийн нэг гэдгийг угаас хүн болгоо мэдж байгаа. Тэгэхээр илгэнд аюултай байдаг байх магадaltaй байдаг гэсэн үг. Тэгээд харшил бас үүсгэх, харшилтай холбоотойгоор бүр ингээд нөгөө анафилаксийн шок мок энэ төр үүсгэх юм уу тийм эрсдлүүд бас байдаг. Мэдээж хүн болгонд тийм юм үүснэ гэж хэлэхгүй ч гэсэндээ эрсдэл бол үргэлж байдаг гэдгийг санах хэрэгтэй. За ойлголоо манайхан сайн сонсоод авсан гэж бодож байна. За дараагийн нэг асуулт болохоор энэ ерөнхийдөө махны тухай л да. За тэгээд манайхал Монгол улс бол мэдээж мал аж ахуйгаар илүү сайн хөгжилтэй тэргүүлж байгаа. За тэгээд 5 уншин малынхаа махыг нь идээд хөвшөөд нүүдэлчин соёлоос лахвалаад те хэрэглээд ирсэн. За тэнгүүд дахиад хааны мах ороод ирэнгүүт манайхан нэг тийм нийтлэг буруу ойлголт гэмээр нэг юм байгаад байгаа шүү дээ. За энийг асуухаас өмнө манай нэлээ ойрын хүн бит хоёрын дунд үүссэн нэг бифэс шалтгааж энийг асууж байгаа юм л та. За подкастыг маань хэрвээ сонсож байгаа бол ээжээ уучлаарай. Гэхдээ би үнэхээр гэрт ингээд дахианы мах идэвхгүй гэдэг байгаа чинь эсрэг байр суурийтайгаар хэлсэн. Тэгээд одоо ингээд манай найзтай хариулж байгаа. Тэгэхээр подкастаас сонсуулчаад би нүр бартам идэх болно. За дахианы махыг сүүлийн үед хүмүүс аягүй яриад байгаа шүү дээ. Гений өөрчлөлттэй, антибиотиктэй гэдэг яриа. Тэгээд анзаарангууд нөгөө хүнсний одоо борлуулалтын газрууд маркетинг дээр антибиотикгүй дахианы мах гэдэг аягүй тийм тодтогч бичиж өгөө тэргээрээс маркетинг хийж лээ л та. За тэгэнгүүт ингээд хүмүүсийн хандлагыг анзаарангууд дахианы махыг гений өөрчлөлттэй болохоор гормонд сөргөөр нөлөөлж байгаа. За тэрийгээ дагаад ингээд гормоны нөлөө нэгээд гомо болох үе шатаар ингээд орж ирж байгаа гэж хүмүүс бүр яриад байгаа байхгүй юу. За нэг юм пост тэр постыг хийлээ подкаст нэр мэдээ тодтогч чинь дахианы мах эзснэр тухайн улс орны хүн амын өсөлт тодорхой хэмжээгээр буурч байгаа. Тэгээ уг нь дахианы махыг эзэн эмэгтэйчүүд хүүхдүүд хортдог бөгөөд дахианы мах идэж өссөн ихээс төрсэн залуус харчууд эмэгтэй гормон давмгаалж гомо болох үе шатлалаар орж эмэгтэй хүн гэж өөрийгөө төсөөлдөг болдог гэсэн агуулгатай. За цааш нь уншихаас үнэхээр ичмэр тийм пост байгаа байхгүй юу. За энэ дэр та нэг яг гоё тайлбар хэлээд өгөөч. дахианы мах үнэхээр тийм гений өөрчлөлттэй байгаад байгаа мó бид нар ингээд дахианы махыг яагаад идэж болохгүй гэж. За энэ дэр За миний нэг хэлэх дуртай үг гэдэг байхгүй юу? Дахианы махыг хэрвээ та дахиа олвол идэж болохгүй. Хэрвээ та дахиа биш хүн болвол дахианы махыг идгээд асуудалгүй гэд. Ер нь бол одоо дахианы мах идэхгүй, дахианы мах чинь ийм тийм гэд бас ингээд бүр ингээд бас миний толгойн өвчин болсон асуудлуудын нэг байхгүй юу? Уг нь бол яг үнэндээ монголчуудын хувьд улаан махны хит хэрэглэнээс болоод маш их эрүүл мэндийн асуудал үүсэж байгаа. Одоо хамгийн наад зах нь гэхэд зүрх судасны өвчлөл, артерийн даралт хэсэг өвчин гэх мэтчлэн. За тэгээл цаашлаад ярих юм бол тулаан өвчин гэх мэтчлэн тий. Ингээд маш олон асуудал улаан махны хит хэрэглэнээс болж үүсэж байгаа. Бид нар бүгдээрээ нөгөө дахианы мах, загасны маханд дургу, ерөн жоохон онцгүй хандлагатай хүмүүс байдаг учраас энэтэй холбоотойгоор уургийн гол хүсвэр нь улаан мах болцсон байждаг байхгүй юу? Улсын үед хэмжээндээр юу гэж бичигдсэн байдаг вэ гэхээр улаан махны хэрэглээг аль болох багасгаад одоо 7 хоногт 2 удаа ч юм уу тий болгож багасгаад за тэгээд цагаан махны хэрэглээ буюу одоо дахианы мах загасны махны хэрэглээг илүү нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлсэн байдаг. За тэгээд мэдээж одоо бид нар дахиад шүүлтүртэй хандах хэрэгтэй тий монголчуудын хувьд яг өдөр тутамдаа дахианы мах идэх, загасны мах идэх боломжийг хэрэглэе гэдгээ бодолцоод за улаан махны хэрэглээг ядаж одоо 7 хоногт 4-5 удаа болгож багасгадаг ч юм уу тий тэгээд үдсэн өдрүүд нь дахианы мах ядаж идчихвэл сайн байгаа хгүй юу? За тэгээд энэ хүмүүсийн яриад байгаа генийн өөрчлөлт гэдэг асуудал байгаа шүү дээ. Энэ бол яг үнэндээ нэг тийм амар генд нь өөрчлөлт оруулаад байгаа юм бол байхгүй зүгээр дахианы махыг одоо бидний хоолны цэсэнд илүү хүртээмжтэй байлгахын тулд хийгдэж байгаа арга хэмжээ ахгүй. Тэгэхээр уг нь бол бидний төлөө хийгдэж байгаа зүйл гэсэн үг. Тэгээд бидний эрүүл мэндэд бол ямар ч сөрөг нөлөө байхгүй. Дахианы маханд антибиотик тарьдаг ч юм уу тэгээд эсвэл одоо
дахианы мах бидний дааварт сөргөөр нөлөөлдөг гэдэг ч юм уу тиймэрхүү яг одоогийн байдлаар бол судлагдаад нотлогдоод дахианы махыг хориглосон ч юм уу тийм зүйл бол байхгүй байгаа. Харин ч эсвэргээрээ дахианы махыг бид нар илүү сайн идж явах юм бол одоо чанартай уургийн хэрэглээгээ хангаж чадаад дээрээс нь нөгөө бусад улаан махыг байнга идэх үед үүсдэг зарим өвчний эрсдлүүдээс урьдчилан сэргийлж чадна гэж үздэг байгаа. За газ подкаст цацаад ээжээ сонсоолмоор байна л да. Нэг жоохон битэрийн гол нэг жоохон дэмбиг байгаа. За дараагийн нэг асуулт бас байна л да. Гэтэ хоёлаа энэ талаар дараагийн дугаар дээр илүү дэлгэрэнгүй ярина. Гэтэ одоо зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх маягаар ярьчээ. Хоёлаа сая тэнцвэртэй хооллолтын талаар ярьсан шүү дээ. Тэгмээд бидний түгээмэл ойлголтоос ургамлын тос хэрэглэхгүй аль болох одоо тийм оливын тос хэрэглэх ч юм уу гурил сахараа ер нь бол огт хэрэглэхгүй байна гэдэг нэг тийм ойлголт байгаа шүү дээ. За энэ дээр би нэг пост уншаа. Булчин ч явах вэ? Өдөрт нэг цаг зүгээр л алхаад байвал царайлаг болно шүү. Нэмэх нь гурил сахар ургамлын тос хэрэглэхгүй. Тэгэл болоо. Энэ бол фитнесийн нууц биш, ганц нууц гэсэн ийм оголттой пост уншсан л да. Тэгээд үнэхээр яг энэ гурил сахар ургамлын тосыг хэрэглэхгүй ингээд нэг цаг алхаад байвал царайлаг болчих юм болов уу? Та юу гэж бодож байна? Царайлаг гэхдээ гонхтой л хүн болох бах та. Гэхгүй юу? Яагаад гонхтой гэж? Гурил сахар нэг нь юу гэсэн бэ? Ургамлын тос. Ургамлын тос. За гурил сахар ургамлын тос хэрэглэхгүй. Ургамлын тос бол би түрүү хэлсэн тийм сайн өөх тосны хамгийн гол их усэр болвол ургамлын гаралтай тос байдаг гэхээр бид нар өөх тос гэдэг бол ялангуяа эмэгтэй хүнд, эрэгтэй хүнд ч гэсэндээ маш олон одоо чухал үүргийг гүйцэтгэдэг өөх тосгүйгээр бидний бие организм дотор маш олон үйл ажиллагаа огт явагдахгүй ч юм уу үйл ажиллагаанд доголдох тийм асуудлууд үүсдэг. За тэгэл хамгийн наад зах нь ингээд нүдэнд харагддаг зүйлс дээр жишээ аваад хэлэх юм бол арьс, үс, хумс гэд одоо эдгээр зүйлсийн эрүүл мэнд бол ер нь бол өөх тосны хэрэглээтэй холбоотой. За тэгээд эмэгтэй хүн ялангуяа эмэгтэй хүний хувьд бол өөх тосны хэрэглээг бүр мөсөн хязгаарлах юм бол сарын тэмдэг ирэхэ болно. Тэрнтэй холбоотойгоор эрүүл мэндийн асуудал үүснэ. Тэгээд сарын тэмдэг гэдэг бол эмэгтэй хүний одоо бие физиологийн үйл ажиллагаа хэвэн байгааг харуулдаг бас нэг гол одоо шинж тэмдэг байдаг. Тэгэнгүүт ингээд энэ зүйлийг бид нар өөх тос идэхгүй бол бүр мөсөн зогсоох ч юм уу алдагдуулах магадaltaй болчдаг гэсэн үг. Тэрнтэй холбоотойгоор эмэгтэйчүүдийн асуудлууд үүснэ. Тийм учраас өөх тосыг бол хориглож бол ерөөсөө болохгүй. За тэгээд хоёрдугаар болохоор гурил гэдэг бол дотроо маш олон хуваагддаг зүйл бүхэл бүрийн гурил гэж байна, цагаан гурил гэж байна гэдэг ч юм уу тэгэхээр тийм нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг бол ерөөсөө огт хориглож болохгүй. Яагаад гэх юм бол нүүрс ус бол эрч хүчийн хамгийн гол их усэр гэдэг. Бидний энергиэр тэтгдэг одоо хамгийн гол зүйл бол нүүрс ус агуулсан хоол хүнс гэдэг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо дасгал хөдөлгөөн хийхийн өмнө ч гэсэндээ бид нар хөнгөн нүүрс ус агуулсан ч юм уу хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх юм бол дасгалаа хийх илүү хүнджин үргэж чадах ч юм уу эрч хүчтэй байж чаддаг гэсэн үг. Нүүрс усгүй бол тгийж чадахгүй. Тэгэхээр нүүрс усгүй бол бид нар эрч хүчгүй байна. Эрч хүчгүй учраас гонхтой байна л гэсэн үг. За тэгээд сахарын хувьд гэх юм бол мэдээж хэрэгтэй их хэмжээний сахар агуулсан амттан ч юм уу эсвэл одоо сахар агуулсан ундаа газтай ундаа гэдэг ч юм уу ингээд ихээр нь байнга уухгүй байхыг бол хичээх хэрэгтэй. За тэгээд одоо тараг йогурт сонгож авсан ч гэсэндээ аль болох цэвэр тараг, цэвэр йогурт сонгож авахыг одоо илүү үзэх хэрэгтэй гэдэг ч юм уу За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол хүн өдөрт авж байгаа нийт илчлэгийнхаа 5-10% нь максимумда сахар агуулсан үсний бүтээгдэхүүн хэрэглэж ивэл болно гэж үздэг. Тэгэхээр яг хэмжээг нь тааруулаад идэхэд бол асуудалгүй. За тэгээд миний хувьд бол хоол хүнсийг зөвхөн бие организмын одоо үйл ажиллагааг хангаад зогсохгүй бас сэтгэл ханамжийн гол их усүр байх ёстой гэж үздэг. За тэгээд сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн бол яг ингээд гоё сэтгэл ханамжтэй гоё мэдрэмжийг өгдөг хүнсний бүтээгдэхүүний төлөөллийн нэг байдаг байгаа. Тэгэхээр би бол яг сахарыг бол 100% өөрөө хоол хүнснээсээ хасдаггүй. Тэгээд хүмүүс хэрвээ надаас ингээд асуух юм бол 100% хасаа гэж бол хизээж зөвлөдөггүй. Харин яаж хэмжээг нь тааруулж идэж сурах вэ гэдгийг бол зааж өгдөг байгаа. За тэгээд дээрэс нь одоо яг ийм
дуртай хүнсний бүтээгдэхүүний хориглох ч юм уу тий хоолны хатуу дэглэн барих ч юм уу тий энэ үед болохоор идэх эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Идэх эмгэг гэдэг маань юу юм бэ гэхээр одоо сэтгцийн ер нь бол бас нэг эмгэгтэй. За тэгээд одоо хүн болон хоол хоорондын харилцаа айгу токсик болчихдог гэсэн үг тий. Хүн ингээ хоол идэх болгондоо ийм стресс мэдэрдэг болчихдог гэсэн үг. Амттан идэх болгондоо өөрийгөө буруутгах, өөрийгөө зөвхөх тий ингээд юм сэтгэл санааны тавгүй байдлыг мэдэрдэг болчдөг гэх юм уу тий. Ингээд яриад ах юм бол айгүй олон асуудлууд байдаг. Тэгээд идэх эмгэг нэг үүсчих юм бол түүнээс гарахад энэ өвчнийг тий даван туулахад маш хэцүү байдаг, асар хэцүү байдаг. Би өөрөө яг одоо сэтгэл засал сэтгцийн чиглэлээр эрсдийн тэмцээн хийгээ явж байгаа учраас өдөр болгон ийм өвчтнүүдийг харж байгаа тий. За тэгээд дээрэс нь хоол зүүн зөвлөгөөн дээр ирж байгаа хүмүүс дунд ч гэсэн ийм хүмүүс айгүй олон байдаг. Тийм болохоор ингэж хүнсний бүтээгдэхүүнийг одоо дуртай хүнсний бүтээгдэхүүний тий миний өдөр тутмын хэрэглээ болсон хүнсний бүтээгдэхүүнийг бүр мөсөн хасах гэж хичээх нь өөрөө энэ өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг учраас бас маш болгоомжтой байх хэрэгтэй. За маш гоё мессеж өгөлөө. Яг өөрийгөө дотроо бодоод ажиллаа л да нөгөө бүх юмний болдоггүй нь би гэдэг шиг. Цанжин болдог, дэлгэн болдог, арья болдоггүй гэдэг шиг юм бэ. Нөгөө хүмүүсийг дагаж дайраагаал нэг хэдэн жил юм л дөө. Одоо дэглэн барайл арай хоол идэхгүй гэл өөрийгөө хүчлээл. Тэр үед айгүй хэцүү мэдрэмжүүд авдаг байсан л да. Тэгээ одоо бол би нэг учиргүй гахааны хоошиг хооллохгүй тааруулаад эвтгэн хоолцож байгаа. Оройдоо хөнгөн гоё өөртөө тааруулсан хоолоо идчих юм өглөөдөө өглөөж ирээд өсөрөөд өглөөний цаа гоё чанартай ууж байгаа гэх юм уу те. Энийг ингээд яг мэдэрч байгаа ингээд харьцуулж үзлээ л дээ. Тэгэхээр сонсогч нартаа бас хандаж хэлэхэд яг ингээд хоолтон дээр битээ тийм амар хатуу зөвхөн турахын төлөө, дэглэн барихын төлөө ч юм уу те. Битээ тэгэж хандаараа яг чанартай, эрүүл, тэнцвэртэй хоолт гэдэг ерхий ойлголтыг өнөөдрийн подкастнаас харьцангуй ойлгож мэдэж авсан байх гэж бодож байна. Тэгээд эмнэлгүүдээр ингээд яваад анзаарангууд тэгэхээр ингээд хүн өөрийнхөө дайсан болдог юм шиг надад санагдсан л да. Яг ингээд үнэхээр гинти юм л тохиолдож байгааг бол ихэнх тэр өвчлөлийн шалтгаанууд нь хооллолт, дасгал хөдөлгөөн, нойртой айгуу тийм холбоотой байдаг санагдсан. Тэгэхээр энэ гурван зүйл дээрээ төлхөө анхаараад дадал зуршил болгож эрүүл зөв хооллоод ичих юм бол цааш таны эрүүл мэнд чинь бас айгүй эрэг өөрчлөлт гарах хаа гэж найдаж байна. За тэгэхээр сонсогчдоо Хүүе Югчхөө подкаст маань 2 дугаар дугаар энэ хүрээд өндөрлөх болж байна. Тэгээд өнөөдөр хүний хэмж отхон сайхан буюу Око найз маань надтай хамтраад хооллолтын талаар ерөнхий ойлголтыг өглөө мэдээж чанартай эрүүл хооллолт гэдэг зүйл маань ганцхан подкаст ганцхан дугаар дээр та бүхэнд бүрэн мэдээлэл сэдв биш болохоор дараагийн дугаарт хооллолтын талаар илүү дэлгэрэнгүй нарийн ярина. За өнөөдрийн подкастыг хамтран бичсэн Оконеста баярлаа. За Арья маань бас сая айгуу гоё мессеж өглөө дээ. Хүн болгон ингээд яг харахаар өөрийнхөө дайсан болсон байдаг юм шиг харагдаад байдаг гэдгээр яг Монгол улсын хувьд бол элбэг тохиолддог тий архаг хууч өвчнүүдийн ихэнх нь амьдралын хэв маягаар үүсгэгдсэн өвчнүүд байдаг. Тэгэхээр бид нар ингээд зөв амьдраад зөв хэв маягаар амьдраад явах юм бол энэ өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, энэ өвчлөлийн тоог бууруулах бүрэн боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр манай одоо өмнөх үеийнхэн маань тий үнийг чадаагүй байж болно. Гэхдээ бид нар бол өөрчилж чадна гэдгийг хүн болгон дотроо бодож авах хэрэгтэй. Тэгээд амьдралын хэв маягаа яг одооноос эхлээд өөрчлөхөд бол ер нь бол өөрийнхөө хувьд, улс орныхоо ирээдүйн хувьд тий гэр бүлийнхаа үр хүүхдийнхээ хувьд аягүй том оруулж байгаа хөрөнгө оруулалт болно гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд подкастын маань хамтрагч, хөтлөгч Арья найздаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэн маань бид хоёрыг дэмжиж Instagram хуудсыг маань дагаад YouTube сувгийг маань бас дагаад тэгээ подкастыг маань аль болох олон хүнд шеэрлээд түгээгээд өгвөл маш их баярлах болно шүү. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.